Эдийн засгийн хөгжлийн сайд, хөдөө аж ахуйн сайд хоёр шинээр томилогдож байна. 2023 оны 4 сард Францын хөдөө аж ахуйн сайд Монгол улсад ирж айлчилсан. Дараа нь 6 сард ерөнхийлөгч Макрон ирж айлчилсан. Манай хөдөө аж ахуйн салбарыг маш ихээр онцолж ирсэн. Францын хөдөө аж ахуйн сайд хэлэхдээ Монгол улсын хөдөө аж ахуйн сайд болохыг бүх дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар мөрөөддөг байхаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр одоо бол хөдөө аж ахуйн сайд бүх дэлхийн мөрөөдлийн албан тушаал дээр очиж байна. Аргагүй биднэрт бэлэн ийм сайхан соёл байгаа, 70 сая мал байгаа, 200 мянган өрх малчид байгаа. Тэгвэл та энэ малчид гэдэг хуучин энэ 35 жил социализмын үеийн 70 жилийн энэ өнцгөр нь битгий хараарай. Шин сайд. Олон улсын бизнес эрхлэгч Монгол махаар дэлхийг дайлах хүмүүс гэж хараарай. За одоо тэ шинээр томилогдож байгаа учраас одоо шүүмжлэгчийн малга ажлыг харъя. За эдийн засгийн хөгжлийн сайдаас асуух асуулт байна. Бид нар сая төсвөө баталж байхад багш эмчнэрийн цалин нэмэх мөнгө байхгүй, хөрөнгө оруулалт тавих мөнгө байхгүй. Гэхдээ ингээд хаагаад ухаад хэрэггүй зардлуудаа хасаад ирэхлээр байдгийн байна. Гараад ирсэн. Одоо харин энэ төрийн өмчт компаниудаа нэг зэгслэх болохгүй юм уу? Энэ төрийн өмчт компани одоо орлогч нь уул нь төрийн өмчлөлт компани юм чинь энэ улсын төсөвдөл ирж нэмэр болох ёстой шүү дээ. Хуу эзэмшигч, ногдол ашиг хүртэгч нь төр юм чинь, Монголын ард түмэн юм чинь. Тэгтэл энэ компаниуд чинь худлаа тайлан гаргаад ашгаа нуугаад эсвэл олсон ашгаараа өөрсдөө шагнчих юм, байраар шагнчих юм. Цалингаа 100 саяын урамшуулал гээд өөрсдөө захирлууд нь шагнаа авчих юм. Дээрэс нь энэ нүүрс чи өөрөө хөл ургаад гараа гүйчихгүй шүү дээ. Энэ автотеврийн газар энэ си зөвшөөрөл өгж байгаа машинууд дээр авилгалууд нэг оймсондоо нуугаад бүүн асуудал болж ирсэн. Энэ яас. Одоо энэ нүүрсэн дээр өртөг нэмж дундаас нь хусж байгаа бүх хүмүүсийн л асуудал шүү дээ. Автотевр. Дээрэс нь энэ үндсэн хууль зөрчиж байгаа бас нэг асуудал байна. Бас яг автотевр дээр. Үндсэн хуулийн 17-гийн 3 дээр Монгол хүн өмчтэй байх хэрэгтэй. Өмчөө захиран зарцуулах хэрэгтэй. Тэгтэл эвдэрхий машинтай бол тэр бол өмч биш. Бусдад зарж болохгүй. Заавал онцлуулаад ир гэдэг. Тэ нэг юм онцлогооны мап болцсон. Монгол улсын иргэн болгон машина зарахын тулд заавал нэг хүнээс зөвшөөрөл авдаг. Өмчөө захиран зарцуулахын тулд энэ автотеврийн газраас зөвшөөрөл авдаг. 3 дугуйтай байна уу, 2 дугуйтай байна уу, 4 дугуйтай байна уу тэр хүний л өмч. Эвдэрхийгээр нь зарна уу, онцлуулаад зарна уу энэ үндсэн хуулийн асуудал. Тэгэхээр энэ журмыг хүчингүй болгох ёстой. Тэгээ дээрэс нь төрийн өмчт компаниуд дээр тэр нэг мэдээлэл харилцаа холбооны төрийн өмчт хувьцаат компани гэж байна. Шуурхай яаралтай онцгой нөхцөл байдалд ямар ч тийм нөхцөл байдал гараагүй байхад 5.3 тэрбум төгрөгөөр шууд гэрээгээр бензин худалдаж авсан байх юм. Тэр харилцаа холбоонд өстой захин байх өстой логистик ямар нэгэн тээвэр бензин хэмнэх өстой газар чи яагаад 5.3 тэрбум төгрөгөөр шууд худалдаа авалтаар бензин аваад идэх. Энэ дээр хариулт. За тэр төрийн өмч болон орон нутгийн өмчт компани бүтээмж засаглал ил дод байдлыг сайжруулах хууль 5 дугаар сард их хурлд засгийн газраас өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг бас засгийн газар өргөн мэдүүлсэн. Тэгээ их хурл дээр одоо анхны хилцүүлгийг эхлэх ёстой. Хилц хэсэг нь хуулийн дэмжсэн. Ингээд одоо анхны хилцүүлгийг хийгдэх гэж хүлээж байна. Тэгээ их хурл дээр энд харагдсан байгаа юм л да. Би өнөөдөр бол их хурлын дараагийн захирамжаар энэ хоёр өмчийн хуулийн ажлын хэсгийг шинээр томилоод одоо шахаж шаардж ажиллая гэж бодож байна. Энэ хууль гарахгүйгээр засгийн газар энэ компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, нээлттэй компани болох асуудлыг шийдэж бүрэн чадахгүй. Их хурлаас засгийн газраас төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр сайдад томилогдож байгаа сайдад болоод засгийн газарт энэ засгийн газраас
төрийн өмчт компанидаар баримтлах чиглэлээ энэ хууль батлагдангууд оруулж ирээд тэр нэгтгэх нийлүүлэх өөрчлөлт зохион байгуулах аль компанийг нээлттэй болгох гэж байгаа гэдэг асуудлаа их хурлын тогтоолоор шийдэж аваа гэдэг. Одоо энэ чиглэлийг өгж байна. За энэ хоёр гишүүн. Сая Мөнхтулаг гишүүний асуултанд дэмж хариул. За төрийн өмчийн ашиглал үр ашгийг дээшлүүлэх нь энэ засгийн газрын гол бодлого байгаа. Ерөнхий сайдын шинэ итгэл, эрс шинтгэлийн нэг том чиглэл бол яг энэ чиглэл. Иж бүрэн одоо системийн шинжилгээ дүгнэлт хийгдээд үндсэндээ дуусч байна. Хууль эрх зүйн орчин улсын хурлд өргөн баригдаад хилцүүлэх шатанда явж байна. Ер нь төр хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй гэдэг гол зарчмыг л яаралтай хэрэгжүүлэх. Эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрх чөлөө баталгаажуулах, хувийн хөвшилт гадаад зах зээлийг нээх, худалдаа тарифын аливаа тэр 20 цэвэр босго хязгаарлалтуудыг багасгах энэ бодлогыг л хэрэгжүүлнэ. Чөлөөт худалдааны одоо хэлцээрүүд энэ дотор орно. Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн хэлцээрүүдийг одоо бид улсын хурал өргөн барьж эслэн баталгуулах ажил байна. Солонгостой хийж байгаа чөлөөт худалдааны хэлцээрийн асуудлууд бас байна. Буюу зах зээлийг л тэлэх, экспортыг л дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих. Түрүүн хөдөө аж ахуйн салбарын асуудал дээр яригдлаа. Мал махны үн өсөд байгаа. Гол зарчим суурь нь бол ерөөсөө экспортыг дэмжсэн. Энтэй холбоотойгоо сүүлийн 3 жил бид нар $300 сая хүрсэн экспортыг махан бүтээгдэхүүн дээр жил дараалан хийж байна. Яг одооны байдлаар нь $270-80 сая экспорт гарчаад байна. 300-аар хүрчих байна. Энийг дагаад балчтын орлого, мал аж ахуй эрхлэх сонирхол бий болж байгаа. Үйлдвэрлэл мөн адилхан. Үйлдвэрлэл буюу нэмэн үртэг бүтээж ягаад бүх чиглэлийг бид нар дэмжиж урамшуулах хэрэгтэй. Зөвхөн ноолуурын салбар түүхий гаргадаг ноолуураа дотооддоо 100% боловсруулад угаадаг самдаг болсноор $700 тэрбум буюу $200 сая нэмэн үртэг Монгол улсад үлдэж байна шүү дээ. Ажлын байр болж байна, татвар болж байна, ашиг болж байна, үйлдвэрлэлийг өргөтгөл болж байна. Тэгэхээр экспорт нөгөө талдаа үйлдвэрлэл гэсэн энэ бодлогыг бид бүх талаараа дэмжиж явуулах хэрэгтэй болох байх. За ингийн тулд бидний хамгийн одоо анхаарал татж байгаа хувийн хвшил төр хоёрын одоо өрсөлдөө төрийн өмч компаниудын хувийн хвшлэх оролцоо энийг л одоо зааг ялгааг маш тодорхой болгож үндсэндээ замын дүрмийг тодорхой болгоё. Энэ 1-р зам, 2-р зам, ногоон гэрэл, байгууламж, явган зам гэдэгтэй адилхан энэ бизнесийн дотоод энэ ялангуяа төрийн өмчийн компаниудын эрх үүрэг чигийг гүйцэтгэх ажлыг тодорхой болгож хувийн хвшилтэд өрсөлдөхгүй хувийн хвшлийн салбарт орохгүй байхыг тодорхой болгох энэ бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. За энэ хоёр гишүүн асуултанд хариуллаа. За ерөнхий сайд нэмж хариулна. За Мөнхтулаг гишүүний төрийн өмчт компаниудын захирлуудтай холбоотой асуудлаар засгийн газрын хэрэглэх газар, хяналт хэрэгжүүлэх газар тэргуун шадар сайдаар хяналт шалгалтын ажил явуулж байгаа. Хяналт шалгаад тодруулаад танд гэж хариу өгье. Хэрвээ хууль зөрчсөн таны хэлж байгаа тэр олон тэрбумын бензиний асуудал, альва асуудал, хууль зөрчсөн үр шиггүй ажилласан асуудлууд байгаа бол хариуцлага тооцож ажиллана.